6 сарын 10. За хэдийгээр одоо надад өөрийнхөө төлөө гэж байгаа. Хийх ёстой юу ч үгүй байлаа ч гэсэн би яагаад өөрийн төрөл чанарын дагуу энэхүү үйл хэргийг үргэлжлүүлээд хийж болохгүй гэж асууж байна. За энэхүү бадаг нь болохоор гэгэрэл гэдэг бол амьдралаас гарчих биш юм бэ. Харин амьдралын үйл хэргийг ямар ч хүлээсгүй баяр баясгалантайгаар байгалийн замаар нь үргэлжлүүлэх явц юм. Эднийг нь харуулж байгаа. Басистаа үргэлжлүүлээд айлтжээ. За ингээд Бали хааны дагалдагчид болон албат нар бүгд ордонд руу яаран гүгээд ирсэн. Тэгээд гүн бэлтгэлд автсан хааныгаа хараад ингээд тойроо зогсцоосон. Энэхүү нууцыг ойлгож чадаагүй тэд өөрсдийн багш Шукраг гэж сансан. Тэгтэл тэд өөрсдийнх нь өмнө Шукра байгааг олж харсан. Тэгээ Шукра багш бол Бали хааныг дээд ухамсарын төвлөрт байгааг харсан. За тэрээр баяр баясгалан цацруулсан инээмсэглэлээр хандан албат нарт нь хэлсэн. За албат одоо тэ Бали хааны албат нараа энэ Бали хаан өөрийн цуцшгүй эрэл хайгуулын хүчээр ийм төгс байдалд хүрсэн үнэхээр гайхалтай юм аа. Түүнийг өөрийн мөн чанартай оршиж байг ертөнцийг хүртэж мэдрэх мэдрэмжийг төрүүлдэг оюун санааны буюу сэтгэлийн ингээд цогцолтгүй ингэж савлж байдаг тэр үйл явц нь бол зогсжээ. Тиймээс түүнтэй ярих гэж битээ оролдоо. Мөнхийн харахгүй шүн эцэстгээд өөрийгөө танин мэдхүү нар манддаг. Одоо түүний төлөв ийм л байна. Цаг хугацаа өнгөрөхөд түүний ухамсарт ертөнцийг хүртэхгүй хэмээх үр соёолж эхлэх үедээ тэрээр өөрөө энэ төлөвөөс гарч ирэх болно. Тиймээс өмнөх шиг ажилдаа та нар яваа. Тэр одооноос 1000 жилийн дараа ертөнцийн ухамсарт эргэн ирэх болно гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр энэ тэр ертөнцийг мэдрээд байгаа тэр мэдрэмжийг ингээд төрүүлдэг, мэдрэх мэдрэмжийг төрүүлдэг оюун санаа зогссон гэдэг ч байгаа юм. За энэ тайлбар нь болохоор ертөнц бол оюун санааны тусгал юм байна. Бидний харж байгаа ертөнц бол объектив, бодит байдал гэхээс илүү бидний оюун санааны тайлбар. Оюун санаа нь тасралтгүй ажиллаж, юмсыг сайн, муу, минийх, чинийх, та нарыг, бусдынх гэд ангилчдаг, ийм шошго наадаг. Энэ тасралтгүй үйл явц нь бидэнд тусгаардаг, зөрчилдөөнтэй, тэмцэлтэй ийм мэдрэмжүүдийг төрүүлээд ий тийм ээ. Тэр зогсох гэж яриад байгаа тийм. Тэр зогсох гэдэг нь яг юу гэсэн үг юм? Тэгэхээр энэ оюун санааны үйл ажиллагаа гэл энэ зогсох гэдэг нь тархины үйл ажиллагаа зогсно гэсэн үг биш юм бэ? Биш. За энэ нь болохоор дүн шинжилгээ зогсох гэсэн үг юм. Юмсыг шүүх, дүгнэх, харьцуулах болно. Тэгээд юмыг яг байгаагаар нь л хардаг.
За хүсэл тачаа зогсох гэдэг. Би энийг авмаар байна, үүнийг авмаар байна гэл. Тэгснэ би үүнээс цухтмаар байна. Инээс салмаар байна гэл. Энэ бол оюун санааны савлгаа үг болох. Яг ийм савлгаа үгүй болохыг л хүсэл тачаал зогсох гэж хэлээд байна. Дотоод нам гүн байдал гэдэг. Энэ салхигүй газар байгаа зул мэт оюун санаа тогтвортой болох зөвлөж хэлж байгаа. Туйлын амар амгалан буюу самади. Баали хааны хувьд бол оюун санаа нь ертөнцийг бүхэлдээ бүтээхэ болсон. Тэрээр ертөнцийг тусдаа биет зүйл гэж харахаа болсон. Бүгдийг ухамсарын нэгдмэл далай гэж харж эхэлсэн. Тэгэхээр яг энэ төлөвийг л самади буюу дээд бясалгалын төлөв гэдэг. Энэ үед би гэх үзэл байхгүй болох тул ертөнцийг хүрдэх ердийн тэр мэдрэмж зогсдгоо. Тэр багш үүний нэг киноны дэлгэцтэй зөвлөдөг шүү дээ. Оюун санаа ажиллаж байх үед бид дэлгэцээр гарч байгаа дүрслэл, зодоо уйлаа, инээдэм энэ ертөнцийг хүртгүүд бүрэн автдаг аа. Оюун санааны үйл зогсоход бид дөрүүдийг биш харин тэр бүхний цаана байгаа хөдөлгөөнгүй цаана дэлгэцийг буюу ухамсарыг хэлээд байгаа юм байна. Түүнийг олж хардаг. Тэгэхээр дөрүүд буюу нөгөө ертөнц байсаар байгаач тэдгээр нь бидний амар амгаланг эвдэж чадхаа болдог. Тэгэхээр Шугра багшийн хэлж байгаагаар болохоор оюун санааны үйл нь зогсно гэдэг нь Баалийнхаа ертөнцийн дуу чимээнээс ангижраад тэрхүү дуу чимээний цаана орших мөнхийн нам гүн байдалтай нэгдсэнийг хэлээд байгаа. Тэгээ Васиста хаан үргэлжлүүлээд хэлж байна. За үүнийг ингээд сонссон ингээд нөгөө албатууд нөхдүүд хүүрстэй ажилдаа эргэж орсон. Улс гүрнийхээ хэргийг үргэлжлүүлсэн. Тийм бясалгалын мянган тэнгэрийн тийм бясалгалын мянган жилийн дараа энэ мянган жил гэдэг нь болохоор ингээд нөгөө хэмжээсүүд өөр байгаад идэг шүү дээ. Бид нэр ингээд бясалгалын явцад ингээд хэдэн минут багш хийлээ. Та нар хэдэн минут болсон гэж бодож ийн гэж асуухад бид нар багшийн хэлсэн минутаас арай бага хийдэг. Гэтэл багш биднийг 20-30 минут та нар бясалгасан гэдэг. Тэгээ биднэрт болохоор 5-10 минут болсон юм шиг санагдлаа гэж хэлдэг. Тэрийг болохоор ингээд хэлээд байгаа юм байна л да. Тэгээ Баали хаан Тэнгэрлэг болон бурханлаг оршихуун хөгжмөсөрсөн. За түүнээс цацрах ер бусын гэрэл бүхэл бүтэн хотыг гэрэлтүүлжсэн. Тэгээд нөгөө нөхдүүд бол нөгөө албатууд нь түнд дахин хүрэхээс нь өмнө Баали тунгаан бодож. Миний хэсгэн зур байсан тэрхүү төл үнэхээр гайхалтай байлаа. Би тэр төлөвтөө үргэлжлүүлэн орших болно. Гадаад ертөнцийн хэрэг явдал надад ямар хамаатай юм бэ? Асууж. Тэгвэл би чөлөөлөлтийн нирван гэгэрлийн төлөө тэмүүлдэг байсан. Ямар хамаатай юм бэ гэсэн. Миний зүрх сэтгэл дээд амар амгалан ерөөл баясгалан ноёрхож байна. Би бол ухамсар. Надад ямар ч гажуудал байхгүй байна. Надад олж авах эсвэл орхих зүйл юу байгаа юм бэ? Ямар сони юм бэ гэ өөрөөсөө асуугаад гайхаад. Би гэгэрлийн төлөө тэмүүлдэг гэсэн. Гэвч намайг хэн хүссэн юм бэ? Хизээ хүссэн? Яаж? Тэгвэл би яагаад чөлөөлөлтийг хүсээд байгаа гэж.
Энд хүлээсч үгүй, чөлөөлж ч үгүй юм бэ. Нөгөө тэр одоо гэгэрлийн тэр төлөвт байсныгаа ингээд сэрээд ингээд хэсгэн зур тунгаан бодож байсныгаа ярьж байгаа юм байна л да. Би бясалгаснаар эсвэл бясалгалгүй байснаар юу хожих юм бэ? Бясалгалын төөрөглөөс ангижирч юу байх ёстой тэр нь байг. Надад олзч үгүй, гарцч үгүй. Би бясалгалгүй байхыг хүсэхгүй байна. Би баяр баясгалан бусыг ч хүсэхгүй байна. Би дээд оршихуйгч ертөнцийг ч хүсэхгүй байна. Би амьдч биш, өгсөн ч биш, би боддойч биш, хий үзэгдэлч биш. Өөртөө хязгааргүй оршихуйд мөргий гэж. Энэ ертөнц миний хаан тус шиг биш байг. Энэ ертөнц миний хаан тус биш байг. Би өөрийн хаан тус байх бол би юу байна? Тэр хэвээрээ байх бол надад бясалгал ямар хамаатай юм бэ? Хаан тус ямар хамаатай юм бэ? Юу байх ёстой вэ? Тэр нь л байг. Би хэнд ч хамаагүй, хинч надад хамаарлгүй. Миний мэддэг зүйлээс надад хийх ёстой зүйл огтхон ч алга. Тэгвэл би өөрийн зам ёсны үйл хэргийг яагаад хийж болохгүй гэж ийхүү тунгаан боцны эцэст Баали хаан цугларсан нөхдүүд рүү хараад биднэр лөө хандаж бадам линхуа цэцэг рүү ширтэх наран мэт өөрийн гэрэлцэн харцаа чиглүүлжээ.